76.9%, барилга угсралтын ажлын 41.1%. Орон нутгуудад хөгжлийг аваачихын тулд хамгийн чухал зүйл бол энэ орон нутг болго өөрийн онцлог тохирсон тэр үйл ажиллагааг идэвхтэй явуулах зайлшгүй шаардлагатай байна. Тэгжээс иргэдтэй бид сонголт боломж хоёрыг олгож иж иргэд бол орон нутг руу хөдөлгөөн хийх болцоотой. Өнөөдөр бас нийт одоо сүүлийн 10 жил Улаанбаатар хотод шилжин ирсэн иргэдийн маань үндсэндээ бас олон улсын байгууллагын судалгаагаар 10 орчим нутаг орондоо буцаж нөхөд бэлэн байна гэдэг судалгааны дүн гарсан. Үүнтэй холбоотой буцаад нөхөд дээр иргэдтэй ямар дэмжлэгүүд үзүүлэх ёстой. Одоо орон сууцны, газрын, очоод ажлын байр, амьдралын чанар нь яаж сайжрах гэдэг чиглэлээр орон нутгуудтайгаа маш их ярилцж байна. Орон нутгууд маань өөрсдийн нөөцөд тулгуурласан маш олон боломжууд байна. Өөрсдөө онцлогт. Өнөөдөр Дархан хотод бол одоо ингээд Дархан хотод маш олон өргөн боломж байна. Ажлын байрны асуудал энэ одоо дэд бүтцийг олдчихсан Улаанбаатар хотоос дутгааргүй цэцэглэлт бол ингээд энэ чиглэлийнхэн мэдээллийг олон нийтэд дундаа Улаанбаатар хотод амьдарч байгаа ажиллаж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдэд бол нээлттэй олгох чиглэлээр бид бас жоох таармаг байна уу гэж бодож байгаа. Тэгэхээр цаашдаа бол бүх 21 аймгийг илүү нээлттэй бүх одоо хөгжлийнхаа ерөнхий концепцийг олон түмэнд ойлгуулдаг аж ахуйн нэгжүүдэд ойлгуулж тэр тал дээр бас сайн анхаарч ажиллах нь бол одоо зүйтэй гэдэг чиглэлийг бол барьж илүү Улаанбаатар хотоос иргэдээ юу гэж хэлэхээс илүү орон нутгад ямар боломжууд байгаа тэрийг энэ орон нутгийн удирдлагууд маань олон нийтэд өргөн хүрээнд бүхэл мэдээллийн хэрэгслүүдээр иргэд мэдээлэл авах бүх болцоог хангах чиглэлээр бас нэлээд сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Одоо бид нэг юмыг Монгол Улсын засгийн газраас орон нутгийнхаа удирдлагуудтайгаа ярьж байгаа. Тэр нь юу гэхээр өөрсдөө маш сайн боломжоор ашиглаж чадсан аймгийг засгийн газар бол бүхэл талаар дэмжих хөрөнгө санхүү болон бодлогын дэмжлэгүүдийг олгож явах тэр жишгийг бол баримтлана гэдэг бол Монгол Улсын ерөнхий сайдын зүгээс удаадараа илэрхийлж байгаа. Тэгэхээр орон нутгууд маань нэгэнт иргэд олон нийтэд сайхан амьдруулна гэдэг сонгогдоод гараад ирсэн бол тэр ажлаа маш сайн хийх төлөө одоо хамтарч ажиллах зүйтэй тэгжээж шилжих хөдөлгөөнийг багасгах татах хүчийг Улаанбаатар хотод татах хүчийг саармагжуулах тэр ажлыг хийх ёстой гэж бид бодож байгаа.